Дараагийн мэдээ танилцуулъя. Төв аймгийн хэмжээнд үйлчлэлтийн бэлтгэл ажил 70% байна. Гэхдээ сургууль цэцэрлэгийг халаах нүүрсний нөөцний хувьд хүндрэл үүсжээ. Учир нь төсвөөс орж ирдэг нүүрсний нөөцний мөнгө орж ирээгүй байгаа юм. Төв аймагт он дуслах хэрэглэх нүүрсэндээ 717 сая гаруй төгрөг зарцуулах юм. Өнгөрсөн 4-5 сарын халаалтын нөөцөнд зарцуулах мөнгө орж ирээгүйгээс энэхүү хүндрэл болоод байгаа байна. Садаргын хийж байгаагаар хүний үжил сангийн мөнгөнд өгсөн гэсэн тайлбарыг холбоо халбаных нь өгчээ. Угаалмаалуудад өвөлдөө эвэрлэх нүүрснийхээ нөөцийн 30%-ийг бэлтгэсэн байдаг байна. Одоогоор өмнө хамтран ажилладаг байсан аж ахуйн нэгжүүдтэйгээ тохирч нүүрс авах гэсэн заавар зөвлөгөөг өгөн ажиллаж байгаа юм байна. Бид одоо 19 сар 10 сар 11 сарын мөнгийг одоо очиж өгөөч. Тэгэх юм бол одоо нүүрснийхээ нөөцийг бүрдүүлэх боломж байна гэдэг ийм л санал юмудаа засгийн газарт яам тамгийнхаа газарт саналаа тавьж байгаа. Тэгээ энэ бол их орон нутгад хөндрөл учруулах шинжтэй юм нөхцөл байдал үүсэж байна. Яг тэгэхээр өрн далайн дээр нь зам гаагүй байгаа дээр нь нөөцлөд авчдаг ийм бэлтгэл ажлын одоо жоохон дутаж байна. Төв аймгийн алтан болов самын хувьд үйлчлэлийн бэлтгэл ажил төвдөө 95%-тай, хөдөө аж ахуйн хувьд 85%-тай байна. Хор байгаа гайгүй байсан боловч уул мэдлэгийнхээ мөнгөтэй бол харьцуулахад арай бага. Гэхдээ бол малчид өөрсдөө хүчээр бол халан тэжээлээ бэлтгэж авч байна. Урьдчилсан бас хүүхний үйлрлийн тоон мэдээ бол бас нэг сайн гүйл болох чөлтэй байгаа. Тэгээд энийг бол малчтаа мэдээлж өөрсдөө жийл үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Өөрсдийн хүчээр нэг 2500 тоон үрс авчаад байна. Энэс мөнгөлийн үрстэй жилиг бол бусад аймаг сумын нутгаас бол авч татж байна. Төв аймаг гадаад тариалангийн бүс бүр элбэгтэй байсан тарианы бас оройтж одоо өөртөө 2-3% нь авсан байна. Харин тариалсан төмснийхөө 68%-ийг, хүнсний ногооны 50%-ийг хурааж авдаг юм байна.